Mansion, Hancho, Hanguba Talkton. За минь цавцаанууд гэр энэ удаагийн бичлэгээр сүүлийн үед TikTok дээр маш олон хүний нэг аяыг ашиглан хийж байгаа нэлээд хэдэн бичлэгийг та бүхэнтэй хамт би үзэх болон тэгээд тэр бичлэг нь яг ямар бичлэг вэ гэхээр миний сүүлд хийсэн зүгээр сонс гэдэг дууны аудиог ашиглаад бүр ингээд TikTok дээр бүр ингээд viral болгоод бүр тренд үүсгээд ингээд маш олон хүн бичлэг хийгээд бас дээрээс нь бүр бүжиг мүжиг зохиоцсон гэд манай үеэл дүү маань над руу чатаар орж ирээд ийм TikTok-ийн линкүүдийг явуулсан байх. Харин би та бүхэнтэйгээ хамт үзэх гээд ингээд яг одоо энд ингээд ирсэн энэ бичлэгийг хийж байна. Тийм болохоор та бүхэн маань лайка дараа бичлэгээ дуустал нь хамт байгаарай. TikTok-ороо илцгаая. За тэгэхээр за ингээд хэлж байна. Йоо хоёр ихч бол алж штэ үе. Яа хоёр ихч бол амар бүжиг зогс. Тэгээд энэ аяыг энэ айс мөнхчин гээд TikTok ашигладаг банд ерөнхийдөө над руу ингээд надаас зөвшөөрөл аваад TikTok дээр тавьсан чи ингээд энэ хүүхдүүд бүр ингээд энэний TikTok дээрээс ингээд remix буюу нэ ингээд аяыг ашиглаад хоолойг нь ашиглаа миний бүрийн дуугарыг хаатлаа. Одоо ингээд соосоор бүр ичээд ёо. За бүр. Бүр ингээд дэвтрэн дээрээ ингээд бичсэн байдаг шүү хөөе. Энэ ямар завтай хүүхэд вэ? Тэгэд би бүр ингээд за ингээд тун лавга болчлоо. Энэ одоо юу вэ? Хэн чиний лавгааны нэг юм ааш юм бэ? Яг ингээд давтаад нэг дууг ингээд яг нэг бадгийг олон дахин давтаар ямар эвгүй бэ те. Энэ банд. Тэгээ энэ хардаа ингээд 130 хэдэн бичлэг бараг миний YouTube дээр орсон бичлэгээс их хүн ингээд бичлэг хийсэн. Тэгээд энэ хардаа юу вэ? Бүжиг мүжиг зөхөөцөн. Тэгээд бас сүүлийн үед яг миний дарагч огцсон мөрсөн нь бас энэ хүү дуутай маш их холбоотой. Одоо өөр юм үзье тийм билгүй дээ тий. Банк миний бичлэг гарч ирнэ гэж байхад энэ харин ямар гоё рил вэ? Энэ дээр зүрх тарнаа. Өнөөрөө энэ дээр зүрх тарах хамарсан байна. За доош нь явуулчих. Я зүрхийг нуран гаруслаа. Хацар дээр чинь би туслаа. Намайг чимэн. За ингээд нэг иймэрхүү юм нөө би вэ. За энийг гүйлхээ. Энүүгээр ямар. Юу вэ? Миний зургаар хончил аваагээ TikTok би хийгээг байхад 9558 дагчтай ингээд миний бичлэгнүүдээс таслаад оруулсан байдаг нас хөөе. Ямар гайхалтай хэрэг вэ? Маш гайхалтай хөөе. What? За энэ хүн мэдгүй яг сүүлийн үед яг нэг иймэрхүү бичлэгнүүд их болчих те. Нөгөө дуунуудыг ингэж дагаж дуурайж яадаг. За ингээд Вэж тань юу Mongolian Brain Rot Audios гинэ. За тэгэхээр Ваня тандаа ёо. За ер нь энэ TikTok-оор хэлсэн чинь TikTok-оор хэлсэн чи дундуур нь баахан бий байгаад байгаа юм. Би ер нь дахиж TikTok орохгүй. Дандаа өөрийнхөө хоолойг сонслоо. Юу вэ? Хончил хавга дуугаар пранк хий. За. Chat song. Yo. Mansion хончин хонгүй болохчин хотос их хөтөө. Яа. Зүгээрсэн. За. Асуултын тэмдэг юу? Панда cover. Би панда шиг сонсогдсон юм бах та гэдэг. Биш ээ миний үг пандагийн үг шиг байсан юм бах та гэдэг. Дооч нөгөө нэг панда гэдэг. Ямар ч миний дуу сонсоогүй нөхөрлөө чат бичсэн байна. Яста nice гэ. За алддаг юм байна. За тэгээд яг миний жинхэнэ ориг энэ
TikTok бол энэ байна. 8хан дагагчтай огт бичлэг хийгээгүй угаасаа би TikTok дээр бичлэг хийдгүү хүн байхгүй юу. За TikTok-оор бол ойрдоо нэг иймэрхүү байгаа юм байна лээ. Бүр ингээд манай таньдаг миний дүүнер ингээд үеэл дүүнер хамаатны баахан дүүнер ингээд над руу байнгын байс хийгээл чат явуулахын тэгэхээр баахан TikTok дээр би ингээд мэн чин хончин хоньгүй болоо гэж те. Эсвэл Instagram дээр те нэг хэн нэгний толгойд гэсэн мэн чин хончин те. Эсвэл те 10 жилээ төгсөөд дээштэй унчих уу гэдэг гэсэн чинь мэн чин хончин ерөөсөө би ингээд энүүгээр л яваад байх юм. Би уган зүгээр ютубер юм байгаа ш те. Тэгээд яг тэрэн дээр нэг бичлэгэн дээр би залруулга хийж энэ хэрвээ үзчихвэл би угаасаа яэш өгөөгүй байхгүй юу. Тэ угаасаа яэш өгөөгүй. Тэрнээс яэш дээр унсан хүн бол биш шүү. Угаасаа яэш өгөөгүй хүн шүү. За тэгээд энэ удаагийн маань бичлэг ерөнхийдөө энэ хүрээд дуусж байна. Бичлэг таалагдсан бол лайка дараарай. Тэгээд комент биччихүүлдээгээрэй. Тэгээд тун удахгүй дараачийн бичлэгүүдээр уулзцгаая. Тэгээд баяртай. Ман чин хончин хоньгүй болоо огч н хотоос илүү хөтөө ам надад илүү зөөгч.